Сайн байцгаана уу? Харангаа аймгийн насан туршийн сургалтын төвийн багш Пүрэв Сүрэн байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар миний хувьд 56 удаагийн сургалтаар 3144 иргэнд сургалт нөлөөллийн ажлыг амжилттай зохион байгуулсан байна. Мөн 10 жилийн ой ажлын хүрээнд 12 иргэнийг сонгоо авч илтгэх ур чадварын сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа. Өөрийн санаачлагаар 3 аяныг амжилттай зохион байгуулсан. Үүнээс дурдвал авилгагүй Арангаа аяныг Харангаа аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлцтэй хамтран зохион байгууллаа. 22 удаагийн сургалтаар 450 төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад авилгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулж ажиллалаа. За мөн Харангаа аймгийн насан туршийн сурвалжлагын төвөөс жилд 2 удаа зохион байгуулдаг ажил мэргэжийн чиг баримжаа олгох аяныг тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын албан хаагчдад хамтран зохион байгууллаа. За захин постор, видео контент, вебинар уулзалт, автобустай аяллыг бид зохион байгуулсан. Автобустай аяллыг зохион байгуулахад ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн сурагчдаас Google формоор судалгаа авч 55 сурагчтай автобустай аяллыг амжилттай зохион байгууллаа. Харангаа аймгийн цагдаагийн газар мөн Эрдэнэт булганы захиргаан түгээх станцын үйл ажиллагаатай танилцж ажилчдын ажлын чиглэлийг давуу болон хүндрэлтэй талуудтай бид амжилттай танилцсан. Мөн манай байгууллагаас сургалт авч хамтран ажилласан төрийн байгууллагууд болон хувийн хөвшлийн иргэдтэй талархснаа илэрхийлье. Насан туршийн суралцахууд хамтдаа суралцъя.